Та уучлаарай, дараагийнхаа бичлэгээ жоохон удаачлаа. Хувь чатар хүмүүс маань дараагийнхаа хэрэгжүүлээ явж байгаа, дараагийн бичлэгээ оруулаач гэсэн мессежүүд аюу хэрсэн байна. За дараагийн 7-8 дугаар зарчмыг хэлье. 7 дугаарт нь болохоор өдөр бүр биеэ хөдлөж байх хэрэгтэй. Төгс биеийн төлөө биш, харин эрүүл хуурц хүчтэй, эрүүл сарвал, оюун ухаан, эрүүл биеийн төлөө биеэ байнга хөдөлгөх хэрэгтэй. 20 минут алхах хүртэл сэтгэл санаа төвлөрөөл өөртөө итгэх итгэлийг сайжруулж байдаг. 8 дугаарт нь хүсэж буй зүйлээ бичиж тэмдэглэх. Тэмдэглэл бичих нь тархийг чинь үйлдэл чиглүүлдэг хамгийн чухал зүйл байдаг. Тийм учраас маш сайн бич. Таны тархи бичсэн зүйлийг л бүтээж эхэлдэг. Таны тархи бодлоо бодит болгох бичсэн зүйлийг тэмдэглэлийг л хүлээж авдаг ба орчлон ертөнц ч гэсэн энэ бодлыг бичсэн үед л хүлээж авдаг.